Let's do an unboxing. Окей. Нилээн хэдэн жилийн өмнө юу хийжсэн нэг компьютертай нэг хэдийн юм аваад тэрийг маус keyboard юу хийж авлаа. Тэрийг нэг 10 unboxing хийжсэн. Өнөөдөр их 10 болохгүй гэсэн амлалт бол байхгүй гэхдээ ойр дам юм хийгээгөө unboxing бичлэг хийгээгөө учраас хэд хэдийн юмнууд ирсэн ба янз бүрийн юмнууд байгаа. Тэгээ хэдүүлээ unboxing ярилцъя. Юу хаана ямар учиртай байгааг нь хараад ярилцъя. За окей. Эхнийх нь бол нэг сонирхолтой юм байгаа. Тэр юу вэ гэхээр юуныхан Next Segment гэдэг одоо Next Electronics гэнтэр гэдэг юу байдаг шүү дээ, тий? Дэлгүүр байдаг шүү дээ, тий? Тэднийх юу яаж байгаа? Maybe гэдэг юм шинэ одоо брэнд дэлгүүртэй болов болсон байгаа. Maybe Pop and Joy гэдэг дэлгүүр бол байгаа. За тэгээ энэ юуныхаа хүрээнд бол дэлгүүрийнхаа брендing хүрээнд энэ гэхдээ спонсор бол биш шүү. Тэр дэлгүүрийнхаа хүрээнд юу яасан? Premier League-ийн official license team trading card-ыг бол оруулж ирж байгаа юм байлээ. Оруулж ирсэн юм байлээ I mean энэ удирлын. Тэгээд сүүлийн хэдэн нь бол болсон чи юу яаж байгаа? Дуусж байгаа баг талдаа орж байгаа байх шүү. Тийм. Тэгээд хэдүүлээ энийг онгойлгож үзье. Ямар картууд гарч ирэх нь харъя. За тэгээд энд бол юу гэж байгаа? Энэ 25-аас 6 оны улирлих байгаа. За би камер ингэж. За 25-аас 6 оны улирлих байгаа. 50 карттай. Тэгээд энэ 3 өөр төрлийн хайрцаг байгаа юм байлээ. За тэгээд limited edition 3 карт бол баталгаатай байгаа гэдэг жаа. Одоо жишээ нь Cantona, Gerrard, Lampard ингэж ийм байх боломжтой. За ийм гоё хайрцагтай юм байна. За энэ бол official ийм гоё баттай юм байна. Я хэдүүлээ үзье. Окей, би дахиад хажуудаа нэг камер сетап хийчих дөө уцаараа. За дотроо ийм юм байна. Ингээд за хажуудаа би удахгүй уцаараа сетап хийчихэд та хэдтэй харуулъя. За ийм ингэж гарч ирж байна. Хэдүүлээ задлж үзнэ. За хэдүүлээ энийг задлж үзье. Let's go. Иймэрхүү юм уурж моргоос хайрн те. За. Let's go. За дараагийнх нь бүр гой задлаа. Би уг нь юм айгу гой задладаг юм. За, хинүүс вэ? Chadi Riyad. Ederson. Ederson классик тоглогч гарч ирж байна. Lewis Hall. Son, yes. Son Heung-min. За, who this? Matteo Joseph. За, Matteo Joseph нэг сайн мэдгүй тоглож байна. Энэ ямар гоё карт. Jordan Pickford гоё карт байна. Ismail Assar гоё тоглогч. Guido Rodriguez. За тэгээд Josh Cullen гэсэн тоглогчид эхнийхээс нь гарч ирлээ. Гоё тоглогчд гарч ирж шүү. За. Нэгд нь ингээд 10 карттай тэгээ 3 special одоо карт бол баталгаатай байгаа юм. Энэ гэхдээ нэрээ энийг recycle хийлгэсэн байна л да. Гэхдээ гоё цэвэрхэн нөгөө шоколад задлж иддэг шиг цэвэрхэн яаж болох нь үзье. Эсвэл цаас болохоор айгүй амархан урагдд юм байна. Хараа. Цаас болохоор айгүй амархан урагдчихд юм байна. Би шоколад идэхдээ бүр энэгээр нь ингэж цэвэрхэн ингээ бүтэн задлж тавьж байгаа гэдэг байхгүй. Энэ тэгэхээр болохгүй мэн. Sorry уурлаа. За нүрийг ядаж хадгалъя да тий. За ингээд нэгийг ч гэсэн хадгалах бодно. За let's go. За энэ юм бэ. Ibrahim Sangare байна. За Shea Lacey. Everton. Окей. Cool. Noni Madueke. Гэтэ энэ Chelsea дээ шүү. Юу лээ? Madueke ч юунд очиж байна? Энэ улирлын ихэнд болохоор Chelsea-гэр байгаа юм ба шүү. Энэ хараа. Уг нь аль биесээр 25-аас 6 оны улирал гэж байгаа. Гэхдээ Arsenal-д очиагүй байсан байна. Glenn Murray гоё давтлагчтай. Rodri Beast mod энэ гоё юм шүү. This is cool. Nico Williams. За энэ хэм байна. Harry Gray, Archie Gray анхан нухтай дүүнчлөө. За тэгээд Eliezer Menda. За нэг иймэрхүү. За ингээд юу яана?
Эднэрийг нь би өөрөө collection дараа нь оруулъя. Бичлэгэн дээр бүгдийн зарлахууд амах хэдүүлээ гол нь энийг задлаа. Super Tin номер 1 гэж. За нэг Legend ч юм уу Hover card гарч ирэх. Ёстой. 3 карт байгаа юм уу? Энэ ч үстэй 3 карт байгаа юм шиг байна. За хин бэ? Stevie G. Энэ хайрцагныхаа зурган дээр байгаагаараа юм ба штэ. Nice. Сюрприз бол биш юм байна. That's kind of гэхдээ яг Hall of Fame-ийн 3 Steven Gerrard, Eric Cantona, Frank Lampard гэсэн 3 тоглогчийн карт боллоо. За ийм гоё тэн болол maybe гэдэг. Хороолын next-ийн би нэг давхарт айгуу гоё дэлгүүр байгаа. Айгуу олон сонин содон юмтай дэлгүүр байгаа. Тэрэн дээр бол дуусж байгаа байхаа энэ. Гэхдээ ямар ч 25-26 оны нэг ийм гоё юм байна. За дараагийн юм руу оръё. За нэгэн төлбөмбөг ярьж байгаа дээр нэг гоё юм байгаа. Энэ бол за энэ чинь хаяг маягийн тэгээд дарчхуулгүй дээ. Хаяг нь дарагдаад Арда Барселонагаас Barca official store Camp Nou Spain-ээс ирсэн. Ийм гоё юу байна. Зүйл байна. За Барселона маань мэдээж сая La Liga төрүүлсэн. За тэгээд La Liga төрүүлээд Роберт Левандовски юу яаж байгаа? Барселонагаас бол Альбиосоор явахаа зарласан. За. Ийм юу байна? Эппо. За энийг задлахгүй хэд хонсон? Бичлэгэн дээр зарлана гэж бодоод хэд хонсон байгаа. За би бол Оливио Родригогийн айгуу том фэн. Айгуу дуртай артист. Тэгээд яг ихний цомгоос нь Сауроос хойш сонсож байгаа. Тэрнээс өмнө бол сонсож байгаагүй. Тэгээд Сауроос сонсож байгаа. Тэгээд сая Эл Классикогийн хүрээнд Барса маань юутай одоо хамтрахаар усанд бол маш их баярлсан. Оливио Родриготой Spotify-аар дамжаад тий. За тэгээд шинэ юунууд одоо загварууд бол гаргасан. Тэгээд тэр шинэ загваруудыг өмсгөлүүд даанч айгүй үнэтэй байсан. Тэгээд тийм учраас юу яаж чадаагүй. Авч болооч чадаагүй. За гэхдээ хүүдий авсан байгаа. За тэгээд хэдүүлээ хүүдий харъя. За энэ урдаа ингээ зүгээр Nike гэж байгаа. За хамгийн гол нь Barca. Look at this. Look at this, man. Look at this. Awesome. Материал нь айгүй гоё. За тэгээд доороо look. Here we go. Spotify Olivia Rodrigo Barca. За ингээд дээрэс нь би бас яриан дундаа нөгөө камера харж байгаа. Юу яасан? Барса маань мэдээж эмэгтэйчүүдийн аргууд хэлэх төрүүлсэн сая юуг Леоныг хожиж төрүүлээ 4 дахь удаа эмэгтэйчүүдийн аргууд хэлэхдээ төрүүлсэн. За тэгээд тэр нь бол одоо энэнд бол надад бол бүр ачаал бүгдэлтэй болж байна. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн оргил Барса. За тэгээд дээрэс нь мэдээж лигтэй төрүүлсэн. Forza Barca. За энэ өстой янзын гоё юм аа. За тэгээ энэний юуг авах гад бол даанч чадаагүй дээ. Өмсгөл авах гад даанч чадаагүй хитрхи үнэтэй байсан. За дараагийн. За энэ нэг юм байгаа. За энэ адресыг бас дарж бах. За Japan Post-оос ирсэн нэг гоё юм байгаа. За энэ юу яах вэ гэдэг. За энийг юугаар камерын дээр бас задлах гад тэгсэн ядуулсан нэг юм байна. Япончууд бас тэмбэр юм хийж байгаа шүү. За энэ юу вэ? Давхар пакэжтэй. Окей. Yeah. Окей. Энд юу вэ? Энийг хараа. Thank you note. За ингээ хөгжим тартай хүмүүс холдоо олд хийсэнд баярлалаа гэж байна. За энэ юу вэ гэдгийг харцгаая. Энэ ч амар гоё юу яасан байна. Пакэж хийсэн байна. Нэг хоёрын за энэ ч харуулъя. Нэг хоёрын 3. Live in Bucharest 1992 оны Bucharest хийсэн тоглолтынх нь HD remaster Blu-ray.
Oh my god. Dangerous. Юуныхан туурынхан юм юу байна. Дүүрээ байна. За хэдүүлээ нэг юунаас нь гаргая. Пакэжээс нь гаргая. Dangerous. The girl is so dangerous. Yeah. Come on. Хамаагүй зэвдэлж. За. Энэ бүр айгуугаа сэтгэл гаргаж хийсэн биш тардаа. Энэ дискнийх нь энэ ч хүртэл ингээд юу хийцэн? Bubble wrap хийцэн. Вау. Японочууд болохоор ингэж гин үү? Эсвэл яг энэ store авсан газар нэм гоё одоо юу гэдэг юм. Сэтгэлтэй газар байв уу? За энийг тэгэл одоо миний PlayStation 5 ч одоо тэгээд тоглоом тоглоно гэхээсээ илүү юу л болчиход байна дөө. DVD Blu-ray player л ер нь болчиход байна. За та хэд eBay-с юм сонирхож байвал энэ store-ыг сонирхоорой. Ийм гоё одоо юутай юмдаа анхааралтай сэтгэлтэй гоё багалсан байна. eBay-с авч байгаа бас тэгэл эвгүй ч те. Ингиж гоё багалж цэвэрхэн яагаад ч үгүй ч тэгэхэд энд бол одоо хидч дахиж багалсан те. Айгу хүний хувьд энэ чинь айгу emotional ач холбогдолтой юм хөдөлж авч байгаа гэдгийг мэдэж айгу сэтгэл гаргаж багалсан айгу таалагдж байна. За дараагийнх нь. За дараагийн 3 юм болоод нэг газраас ирсэн юм байгаа. Нэг газраас ирсэн. За нэгийг нь та хэд маань хальт харж байсан байх магадлалтай. Энийг бол өмнө задлж байсан гэхдээ хамт харуулъя. За дахиад адресийн дарж байгаад харуулнаа. За дарагдчих байх. За энэ ч гол сонирхолтой юм Neon Cinema. За одоо ингээд 7 дахь жилдээ дараалж Cannes шилдэг кино буюу Palme d'Or шагналыг хүртээд байгаа Neon Distribution-аас ирсэн юм 3 юм байгаа. За Neon-аас надаа юу ирэх юм бэ гэхээр та хэд маань бас мэдж гин үгүй Chris Stockman-га ютубер байдаг тийм ээ. За Chris Stockman-ы хувьд бол одоо сайхан өнгөрсөн жил урьдчилан юу яасан? Crowdfunding буюу хүмүүсээс мөнгө босгоод бол анхны уран сайхны киногоо хийсэн Shelby Oaks гэд. За тэр киноны одоо background-ийнх нь нэг буюу хамгийн анхны раундынх нь одоо хөрөнгө оруулагчдаараа том сонсогдно. Одоо юу гэдэг нь backer гэх юм да тий дэмжигчдийн нэг болоод бий байсан. За тэгээд эн чинь шинэ нь штэ. Shit. Та хэдэд үзүүлсэн биш вэ? Та хэд үзүүлсэн тэнд байгаа. Nice. За окей. Энийг хараа. Shelby Oaks-ийн background-ийн постэр. За энэ та хэд бүр нэг гоё болоод харагдахгүй байж магадгүй. За энэ постерны гоё нь юу юм бэ гэхээр энд нэрнүүд байгаа. За энд одоо бүх back хийсэн хүмүүсийнх нь бүх одоо раундуудад back хийсэн хүмүүсийнх нь ингээ нэрнүүд байгаа ингээ харах юм бол за энэ ч бас харагдаж байгаа те. За миний нэр байгаа да би анх постэр нь зарлагдахад бүр нэлээ өндөр чанартай угаасаа линк нэрсэн. Чанартайгаар юу яагаад татаж аваад хараад тэрийг постэр оруулж исэн. A few moments later. Яг энэ тодор харагдаж исэн юм аа. Олцсон шүү. Hold on. За яжгараа. Neon Distribution-ы Albion-ы киноны Albion-ы постэр дээр нэр маань гарсан бэлгээ харагдаж байна. Миний here we go. Focus yes. Энэ постерыг ирэхгүй багтаа гэж айгу найдаж исэн. Тэгээд энэ постэр ирсэнд баяртай байна. Nice. Би өмнө нэг постэр ирсэн байсан юм. Тэгээд би тэрийг бодчихгүй юу гэртээ байсан болохоор тэгсэн чинь шинээр ирсэн юм байсан биз дээ. Би сая тэрийг анзаарахгүй та хэдийн харсан юм гэж хэлсэн. За ингээ Shelby Oaks-ийн 2 постертай болсон. Киногоо үзэг байгаа. Нэр энэ дэр би өмнө хальт асуужсэн шүү дээ, тийм. Нэг танхим дүрсэж байгаа ч юм уу тийм үзүр хийвэл жижигхэн такстай, тийм. Нөгөө нэг үзэг газрынхаа юу гэдэг утгаар тийм нэг үзүр хийвэл ер нь хэрэгс сонирхгүй. Бас сан сэтгэлээ хуваалцаарай. Аимшиг кино тэгээд яг сайн босуугүйг нь мэдгүй нэг муу бол болоог баг. Гэхдээ нэг амар супер сайн болол одоо юу гэдэг тасархай кино бол болоог баг. Гэхдээ бас experience сонио шүү дээ. Яг энэ чинь ингээд Монгол ганцхан баг байгаа байх шүү. Ийм кино үзэх боломжтой болж байгаа гэдэг бол бас сонирхолтой гэж бодож байна. За энэ юу байгааг бол би мэдгүй байна. Адилхан Neon-аас ирсэн юм. За хаяг нь blurred гэж байгаа гэж найдаж байна. Хаяг маяг хувийн мэдээллүүд. За. Хэдүүлээ. Дээрээс доош харсан set байхгүй учраас яг бүх process-ыг бас ил харуулж чадахгүй байгаа дээ шүү. За. Яа энэ ингэж what is this? Энэ бүр баахан зөөлөж цаас байна. Баахан юм зөөлөж цаас байна. Тэгээд дотор нь
Blu-ray юм биш үү? Woo! Nice. Yeah. Shelby Oaks Blu-ray. За энэ DVD байна те. Shelby Oaks-ийн DVD. За тэгээд Shelby Oaks-ийн Blu-ray. Вау. За ингээд Shelby Oaks киноны албан ёсны эзэмшигч болж байна. За Монгол өрн байгаагүй сайн мэдгүй байсан ч цөөн байгаа. Вау. За тэгээд Neon-оос ирсэн сүлжээ юм бол энэ байна. Энд юу байгааг харцгаая. Энэ маань цэвэрхэн онгоцно уу? No. Of course not. Yeah. Энэ юу вэ? Neon-оос ирсэн юу өстэй те? Neon Cinema. За жаараа би бүр 2 Blu-rayтэй болчихж байгаа юм бэ штэ. Ямар гоё юм бэ? Яа. Майк Фланаган ч бас өөрөө юугаар ажилласан? Продюсераар ажилласан. Shelby Oaks заастаа гоё хоорын эдтэй Blu-rayтэй боллоо доо. За. Энийг хэдүүлээд задлцгаая. За цэвэрхэн задлах арга бол байхгүй маань зүсэж задлах юм байна. Get. Оо. Окей. За. Яа, нэг DVD, нэг Blu-ray. За ингээд ийтэй боллоо. Одоо Shelby Oaks-ийн 2 DVD, 2 Blu-rayтэй боллоо. Анхны background-ийн нэг учраас бас гоё байна. Тэгээ энэ дээр гол нь түрүүнийх бол зүгээр киноных нь одоо дан кино нөгөө. Энийх болохоор юу вэ гэхээр экстрат. Энэ чинь TV spot-ууд нь одоо making of Shelby Oaks feature commentary тэгээ энэ тэрэ гэдэг ингээд ийм exclusive-үүдтэй энэ одоо хөгжим зохиолч гэдэг энэ юмнуудтайгаа ийм гоё Blu-ray байгаа. Яа, цоо шин Blu-ray амар зөөлхөн болгоо. Гоё наа цоо шин. Awesome. За дараагийнх нь энэ бол өстой нэг гоё юм байгаа. Би энийг хальт энэчнээс нь ингээд онгоолгоод орчихсон байгаа. Энийг харъя. Look at this man. Yo. Come on. Look at this. За үгүй. Энийг хардаа юу? Артаа урт burned одоо ингээ харагдаж шít. Yo. Crazy man, crazy. Double disc. За ингээд энд ном нь байгаа. За тэгэнгүүтээ энд диск 2. Ийм дооноттой. Вау. За номыг харъя хэдүүлээ. Энэний номыг харъя. Окей. За энэ юм байна. За та ядэд 2 энэ жишээ ингээ харуулхад. Йоо. Удахгүй би Майклаар нэг гоё бичлэг хийнэ. Майклтай холбоотой. Трейлер бол бас лол таймер шүү дээ. Яа. Тэгээ энэ чи айгуу гоё юунууд нь Quincy Jones зориулсан бичвэр байна. Стай гоё юмнууд байна. Энийг бол одоо хайрлж сонсож хадгалж яан шүү дээ. Я баг зорж иннээс сонсон гэд ёо шууд унгаач. За ийм гоё юмтай боллоо доо. Michael Jackson. History, Past, Present and Future Book 1. За энэ дотор дахиад нэг юм байгаа. Believe it or not. Ой. Yes. Michael Jackson Greatest Video Hits History-гийн юу DVD. За History бол бас давхар DVD-тэй. Look at this. Wow. За тэгээд DVD-ний кино шүү дээ. Жинхэнэ кино шүү дээ. Michael Jackson-ы бол. За энэ дээр юу байна харъя. 90 минут урт гэж байна. 90 минут урт 10 short filmуд 18 минутын одоо long version of bad нөгөө full одоо юу хувилбар нөгөө short film хувилбар байдیں۔ Martin Scorsese найруулсан шүү дээ тий.
Энүүгээр одоо хэдүүлээ нэг үзэр хийсэн ч ер нь болно шүү. Нэр. Гэтэ яг би нөгөө нэг иймэрхүү үзэр такстай байгаад гэдэг шалтгаан төр үйсэн те. Үзэх газрынхаа одоо танхим ч юм уу, заал ч юм уу одоо тэрний төлбөр тоо. Иймэрхүү юмд яа. Тэгээд такстай хүн бол саяны одоо жишээ нь DVD-гээ бүтэн түрүүний Бухарестик ч юм уу те. Гоё том дэлгэцээр ингэж үзэх юм хийж яага болохгүй гэж та хэд маань сонирхч байвал бас хэлээрэй. За өнөөдрийн Epic unboxing-ийн сүүлийн unboxing одоо хэдүүлээ хийх гэж байна. Сүүлийн unboxing аа. За сүүлийн unboxing би юу яасан өнгөрсөн жил Япон явахдаа DJI-ийн RS4 Ronin S4 mini гэдэг юу авсан. Gimbal авсан камеранд одоо энэ бичиж байгаа энэ камер бол юу Sony ZV-E10 Mark II гэдэг камер. Тэгээ тэрэндээ зориулаад ерөнхийдөө бичлэг хийх ивент юмнууд гэж бодоод авсан боловч юу яагаагүй. Тухтаа болоод ашиглаж чадаагүй. Тэгээ ерөөсө тухтаа чиж ерөөсө ашиглаж болж чадаагүй. Тэгээд сайхан болвол авсан үннээсээ маш хямдхан авсан авсан үннээсээ. Тэгээд юугаар одоо орлуулж шинээр авсан бэ гэхээр Osmo Mobile 8P 8 Pro гэж загвар нь сайн авлаа. За хэдүүлээ энийг задлаа. За тэгээ энүүгээр бол одоо бас бичлэгүүд уцаараа хийхэд ер нь нэлээд convenient гэж бодож байгаа сайхан уцаа бас хавар юу яасан шинчилсэн. За тэгэхээр би бол бас нэлээд юу гэж бодож байна. Ажилд бас нэлээд хэрэгтэй спорт болох болов гэж бодож байна. За ийм дотроо. За энэ юу вэ? За ийм receiverтэй. Энд чи өөр дээр бас receiverтэй тэр нь бас айгу том даваа тал байгаа. Mic Mini 2 л ер нь ирчихэж байгаа юм байна шүү дээ дотор нь. Nice. DJI Mic Mini 2 ер нь бол ирчихэж байгаа юм байна. Nice. Надаа юу байгаа? DJI Mic Mini байгаа. Энэ байна. Ийм надаа mic бол байдаг. Ийм. За тэгээд Mic Mini 2-той болчихж байгаа юм байна. Мигтэй байх нь мэдсэн зүгээр ягаад ч яг Mic Mini 2 зоёр байна гэж болол дотор нь ерөөсө бодоагүй л дээ. За тэгээд гол product буюу DJI Osmo Mobile 8P. За чихвч юу хоёр бишээ микрофон юу хоёр бол нэг priority бишээ. Osmo харцгаая. Osmo Mobile. За надад бол одоо Pocket байгаа. Тэр Ronin бол надад хэрэггүй байсан юм бэ лээ. Юм unboxing банк бичлэг хийдэг болохоор камер setup маань яг юм дээрээс доошоо харсан юу байхгүй. Жохон тийм болж магадгүй яг tech видео шиг мэдээж биш байгаа хуучлаарай. За. Энэ зүгээр. Энд экстра юм те. За ингэж байд юм байна. Окей. Энд нь кабель мэблүүд нь байгаа. За, let's go. Үди. Окей. Smooth а? Отон дээр Osmo гэж бичсэн. За ийм гоё. Энд ч нэ дэлгэцтэй энэ нь салдаг байх хэвээр. Энэ шууд ингээд би яаж салгадгийг сайн мэдэхгүй. Энэ дээрээсээ ингэж тийм байна. Ингээд татчихдаг. Тэгээ уцаа шууд ингээ гимбэлтэй тавьчингуудаа шууд юу болгоод хэрэглэх боломжтой. Утас нь энэчнээсээ хянах боломжтой. Эндээсээ шууд хянах боломжтой юм байх хэвээр. Юм хөгжнөө гэж те. Слаймер болсон байгаа шүү. За энэ чинь юу вэ харъя. За энд кабель байна. За энэ батарейг байгаа хаада. За нэг болоод. За цэнгэлэхгүй болохгүй юм байна. Цэнгэлж байгаад яг сетап хийж байгаа хэрэглэнэ. Тэгээ дараа нь аль бичлэгэн дээрээ энийг бас хэрэглэсэн нь бол мэдэгдэх болов уу гэж бол бодож байна. За энэ ч нэ тэгээ тракертай. За энэ ч нэс ингэж харагдаж байгаа бах те. Энэ ч тракертай. За энэ нь өөр дээрээ жижигхэн LED гэрэлтэй. За энэ нь бол энэндээ бол уцаа мэдээж тааруулаад бол юу яачин хийчин. За тэгээд доороо эн чин жижигхэн хөлтэй байх хэвээр. Энэ ээж нь. Ингээд хараа. Яг харагдаж байна уу? Энэ гурав. Ингээд тэгээд ингээ хөл болчихно. So cool. Тэгээд энийг шууд
ингээ хураачдаг. Энэ бүр амар тийм community. Дээрээс нь өөр хөлтэй холбож залгаж болол хэрэгжилж болно. За энэчнээсээ USB-C-гээр за out буюу дата гаргах юу гэж болно. За энэ буюу энэчнээсээ цэнгэлчин. За тэгээ энийг ингэ салгаад нэг газар тавьсан бичлэгээ хийж илаа гэхэд энүүгээрээ хян чин бичлэгээ зогсоож болно. Юу яаж болно? Зогсоож болно, эхлүүлж болно. За тэгээ энүүгээрээ joystick-ээр удирдчиж болно гэд. Ер нь бол айгүй даваа талтай байх хэвээр. Ямар ч байсан миний юунаас бол өмнө нь авцсан байсан юуг бодох юм бол хамаагүй практикал байх хэвээр ронныг бодвол тэр үгээс зорилго нь өөр болохоор би бас тэрийг мэдгүйдэл буруу худалдаа авалт хийсэн юм л да. Хайрын мөнгөтэй одоо яах вэ? За тэгээд Mic Mini 2-той болцсон доо баяртай байна. Яг хоо Mic-ийг нь мэдчихсэн л да. Тэгтээ Mic Mini 2-той болчихно гэж бол бодсонгүй дайлмаар нь. За тэгээ энийгээр хэдүүлээ. За Mic Mini 2-оо задлчээ хэдүүлээ тий. Нэгэнд unboxing хийж байгаа юм чинь. Бас дутуу орхиод яах вэ? Хөөхөн өнгөтэй юутай байх хэвээр Mic Mini 2. Энэ өнгөтэй юм coverтай байх хэвээр. Энэ яг өнгөтэй юм уу юм уу сайн мэдэхгүй байна хэдүүлээ харъя. Окей. За би бол анх удаага л тайлттай хамт ингээл хараад явж байгаа шүү. DJI надад packaging enter нь юу нэг айгу таалагддаг. Энэ юутайгаа айгу адилхан юм байна. Mic Mini-гийнхаа ууттай. За түрүүний та хэдэд миний өдрөөсөн Mic Mini-г уут нь бол энэ байна. За энэ яг юм байна. Ялчвал нэг брэнд юм байна шүү те. За кабель байна. Mic Mini нь өөрөө энэ баг шүү те. Өөр өнгийн cover мауртай мó. Үзье. За энэ ч cover байна уу юу вэ? За юмнуудын би гаргаж байгаа та хэдэд барьж үзүүлье. За ингээд юм USB. What the hell is this? Энэ юу юм бэ? Энэ lanyard юм уу? Энэ цэнэглэгч нь ийм юм байна. Энэ пинтэй цэнэглэгч юм Type-C-гээр. Окей. За энэ ингээд нөгөө шуум дарагч байна. За энэ болохоор хавчаар байна. Өөрхөн жижигхэн. За тэгээд хувцсандаа хийгээд хэрэглэждэг юм соронцтой. Энэ нь соронц. Тэгээд ийм хар юутай байна. Coverтай байна. Жижигхэн өөр гой өнгийн cover-уудын зархал баг л та бодвол тэрний ямар үнэтэй байдаг юм байгаа. Рекламыг харсан. Яг зарсныхан дараа рекламыг харсан. Айгу гой олон өөр өнгөнүүдтэй юм байлээ. Ямар царайлаг болцсон энэ хараа. Ийм юм байна. Mic Mini 2. За тэгээ энэ уртлыг яаж салгад юм бол да. Цэвэрхэн салгал. Эсвэл шууд энэ салдгүй байж магадгүй. Шууд энэ дээрээ энэ орд юм. Тийм энэ соронцтой байна. Ингээ орчих юм байна. Би нэг яг задлахгүй яачи. Wait. За яжаарай. Ийм байна. Тэнгүүтээ энэ ингээд зүгээр соронцтой орчих юм байна. Тэгэхээр ийм cover-ууд өөр өнгийн cover-ууд авчлах юм байна. За Mic Mini нэгтэй та хэдэд харьцуулж харуулах. Энэ Mic Mini дотор хоёртой. За тэгээ энэ юуг нь бол амархан авчна. Энийг нь ийм юм байж байгаа. За Mic Mini 1 бол ийм. Mini 2 нь ийм юм байна. Ер нь бол нэлээд төстэй. Энэ соронзон ямар хүчтэй юм бэ? Ийм. За тэгээд дэдл нь адилхан, буландаа адилхан гэрэлтэй. Гэтэ дизайн нь арай шинжлэгдсэн байна тий. За энийг нь тэгээ энэ ч нэ хийчдэг. За Mic Mini 2 гэж нэг ийм биш ээ. Mic Mini 1 нь 2 receiverтэй. Тэгээ доороо ийм эрзэнтэй ингээд ширээмэр ажлын юм дээр тавьж явахад айгүй боломжийн цэнэгтэй үг нь харагдчихдаг. Энд ч нэ receiver 2 миктэй хуйланг нь юу болгож болно? Bluetooth болгож утастай холбоод шууд хийж болно. Би одоо зарим нэг рилүүдээ бол тэгж хийгээд байгаа. За тэгэнгүүт одоо энэ хоёртой байсан бол надад шууд ингээд нэгтэй болчихж байгаа юм байна. Таад ингээд шинэ юм авчаад хэрэглэхгүй байгаа ч юм уу эсвэл одоо зарим нэг илүү нөгөө нэг дагалдах юмнуудыг ингэж цэмбэр хадгалдаггүй. Би бүр ингээд юм уутай нуут муудтай ингээд хадгалчихдээ шүү дээ. Яг хэрэглээгүй байгаа бол жоохон мэдрэл муутай байж магадгүй. Зя буцаага ичи. За энэ тэгээд юу ямар юм байна те? Хэрвээ хүсвэл ийм гой мөнгөтэй хошуунууд бас авч болох юм те. Гэтэ ганцхан мик болохоор maybe not. За энэ уутыг нь бол ингээд урачнаа. Let's go. За нэг түр хайрцаглана. Яг тухтай хэрэглэх үедээ гаргана. Окей.
За receiver-ыг харъя. Юутайгаа түрүүний мигтэйгээ ч гэсэн миний нөгөө энэ миг миний нэг үү шүү дээ, тэ? Миний 2 шигтэй байсан. Тэрнтэй ч гэсэн энэ ажиллах хэвээр. Гэхдээ мэдгүй байна. Би бол ажиллана гэж бодож байгаа. За энэ хөөх юм бэ? Одоо ингээл энийгээ уцсандаа залгаал. Ийм жижиг юм уу? Энийг мангар өргөн жижиг юм биш. За энэ ч нэ тэгээд off high low гэж юу вэ? Gain нэмдэг бах те унтрах low high гэдэг энэ залгааг уусан мэдээж байхгүй. Тэгээ хоёр receiver авах боломжтой юм шүү дээ. Вау, хоёр receiver энэ ч өөр receiver. Хоёр трансмиттер авах боломжтой. Тэгэхээр mic mini одоо 2 байсан шүү дээ. Одоо 1-2-ын тоо барах олон хэлээ. Sorry. Эннээс надад 2 байх юм бол ийшээгээ шууд 2 их олдчихж болно. Эсвэл шууд эннийхээ хоёрыг би холбочиж болно гэж ойлголт болвол авж байна. Тийм. Вау. Гэтэ нөгөө нэг одоо экосистем гэдэг шүү дээ. Яг энэ юунуудын нэг брендийн нэг бүтээгдэхүүнүүд яг юм хоорондоо ажиллах, хоорондоо одоо юу яаж болдог, хольж хэрглэж болдог байх нь бол амар том давуу тал байдаг. Тэрийг бол DJI мундаг хийдэм бэлээ. Би яг DJI юмнууд нэг хэргэлдэггүй байжгаад анх микрофон авлуу да. Юуг нь анхных нь байлаа да. Тэрнээс хойш бол айгүй анзаарж байгаа. Яг бүр нэг амар DJI авъя гэж нэг аваад байгаа да биш, зүгээр яалтчгүй л айгүй юу юм бэлээ. Зүгээр юм бэлээ. За одоо жишээ нь энэ ингээд түрүүний DJI Mic Mini 1-ийн receiver нь баггүй юу? Энд ч нэм клиптэй. Gain энэчнээс солчин. Хасах 6 тиг нэмэх 6 нэмэх 12-оос нэмэх 12 нэмэх 6 тиг хасах 6 хасах 2 12 гээд тэгээ энэчнээс шууд сэнгэлждэг. Тэгээд ийм нэг жижигхэн пинтэй. Энийг ингэж хийгээд Type-C-гаар компьютер ч юм уу ноутбук одоо юу гэдгийг таблет утас те залгаж хэрэглэж болвол болно. Гэхдээ энэ бол бас түрүүнийхийг бодоход бол том биш үү те. Түүнээс энэнд бол нэг гомдлох хүн байхгүй шүү дээ. Энийг том байна, мом байна. Болох одоо юу гэдгийг тэгж гомдлоод байх юм байхгүй энд. Ингээд сэнгэлчин. Энд ч нөөрэ Type-C-тэй. Тэгснэ энийгээ одоо шаардлагатай нөхцөл гарах юм бол өөрийг нь ч гэсэн шууд сэнгэлж болно. Энэ бүр амар convenient ийм болвол байдаг. Тэгээд гоё юм аа. За ингээд энэ камерыг баг сая сүлд юм явуулсангүй юу. За ийм Osmo Mobile гэж төхөөрөмж гэдэг байгаа шүү дээ. Recording төхөөрөмжтэй боллоо. Тэгээд дараагийн бичлэг юмнуудад бас энэний хэрэг зөндөө гарах бах киноны үзүр ивентүүд дээр. За тэгээд бас юунуудаа бичлэгнүүдээ ер нь жоохон влог стилээр хийдэг болох гэдэг ч юм уу. Эсвэл одоо юу гэдгийг энэ тэнд явж байхдаа бичлэг хийх нөхцөл гарах. Тиймэрхүү үед бол айгүй юу яах болоо гэж бодож байна. Хэрэг болох болоо гэж бодож байна. Тэгээд ямар ч байсан ийм equipment-уудтай боллоо. Тийм. Тэгээд шинэ unboxing юмнууд маань гоё байна. Michael Jackson-ы хэд маань гоё байна. Shelby Oaks маань янз юм байла. Тийм. Тэгээд та хэд маань Shelby Oaks дээр юу яах? Энэ ингэж одоохондоо бол ингэж бичээ. Тэгээ одоо энэний хооронд хэдүүлээ юу хэрэглэх нь шүү дээ. Osmo Pocket-а хэрэглэх нь шүү дээ. Ингэж хэрэглэхийн хооронд те. Тийм. Тэгээд юу сонирхчээвэл бас хэлээрээ юун дээр Shelby Oaks болон Michael Jackson-ы концерт ч юм уу эсвэл одоо юуг Bad цомгийн одоо юу хэл Bad биш History цомгийн яг DVD хэлбэр байсан шүү дээ тий клипнүүд нь short filmууд нь тэрийг ингээд гой цуглаж агаад үзье гэх юм бол бас болно баг зэргийн такстай тий тийм болохоор та хэд мэн санс тэгтүүд хуваалцгаар итгэвтэй хуваалцах тусмаа хэрэгтэй шүү тэгээ хамтаасаа бүгдээр нь баярлалаа бас энгийн норм бичлэгнээс өөр байгаад тэгээд сонирхолтой байсан гэж найдаж байна. Миний хувьд бол айгүй гоё байлаа би бүгдээр ингээд хамт unboxing хийсэн болохоор ингээд айгу урамтай юм fun байлаа. Тэгээд энийг бэлгэлсэн бас юуны next-ийн maybe story хамт олондоо бас баярлалаа. Тийм тэгээд сонсогдлоо хуваалцаараа random сонирхолтой бичлэг байсан гэж найдаж чинь тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай Odyssey-ийн тасалбараа авцгаагаарай.